Өнөөдөр бид бол өнөөдрийн хичээлээр бид нэлээд олон юм үзэх болно. Одоо яг энэ цаг эхэлж нэг цагийн хооронд би хичээлээ өнөөдрийн хичээлийг заая гэж бодож байна. Яг нэг цаг. Уул нь би C# хичээл дээр бол бүгдийн ингээд хичээлүүдээр 10 минутаар юм чинь зарим хичээлнүүд бүр 2 минут ингээд богинохоо яг гол юмнуудыг яриалцсан. Энд бол return гэдэг зүйлийг би хичээл дээр 6 минутанд бол заасан байна. C# хичээл дээр бол энэ JavaScript хичээлнээс бол цагаар үргэлжлэж байгаа учраас би энэ цагийн хооронд бол нэлээд олон юм ярина. Жохон өнөөдрийн хичээл бол бас жохон холимог маягийн хичээл болох. Би ч гэсэн return гэдэг зүйлийг хэлж байна. Return гэдэг зүйлийг ашиглахад бид нарт ямар нэгэн function байх хэрэгтэй. Дээр my function хийх үгээр console log hello console log world энэ зүйлийг тэгээд дараа бид нар function-а дуудаж ажиллуулах хэрэгтэй. My function тэгээд browser дээр ороод юу болох хараад debugger tool ажиллаад console гэсэн тав дээр тавиад тэгээд F5 hello гэдэг одоо энэ HTML файлын 32 дахь мөрөн дээр hello гэдэг принтерлээ дараа нь 33 дахь мөрөн дээр world гэдэг принтерлээ гэж нэрээ бид нар энэ дээр дарах юм бол одоо source code-ныхаа my function hello гэдэг мөрөн дээр очиж байгаа hello world гэдэг control flow гэдэг if condition гэдэг бид нар control flow гэдэг зүйлийн талаар ярьсан хоёр дахь хичээл дээр тэгвэл энэ return гэдэг нь control flow-ийн бас нэг зүйл. Тэрээр би энэ function дотор хааны газар return гэж бичих юм бол энэ function тэр дороо дуусна гэсэн үг. Одоо энэ return гэснээс хойш энэ мөр бол хизээч одоо ажиллахгүй энэ function бол хизээч дуудагдахгүй гэж ойлгож байна. Одоо тэгээд console руу ороод явах нэрэ. Hello source code дээр очиод энэ breakpoint 32 дахь мөрөн дээр тавиад F5. Одоо параметр бол 32 дахь мөрөн дээр энэ console log hello гэж принт хийх юм нэрэд ингээд зогссон. Ингээд ороо console ажиллаад тахаар ifs return гэдэг дээр очлоо. Одоо return гэдгийг ажиллуулангууд буцаад одоо энэ 33 дахь мөрөн дээр бол энэ параметр байна. Дараа нь шууд энэ 37 дахь мөр энэ хаана байсан буцаад энэ дээр одоо энэ хаана байсан газараа буцаад ирнэ гэсэн үг. Саяны код маань одоо зурх юм бол хамгийн ихэд параметр явж байгаад энэ function-га бол ихлээр бид нар бол declare хийсэн. Одоо энэ my function гэдэг function бол үүсгэсэн байгаа. Тэгээ 37 дахь мөрөн дээр бол бид нар энэ function-га хамгийн их дуудаж ажиллуулсан. Тэгэнгүүт параметр бол одоо энэ function дотор л үсрээ орж ирж байгаа. Бид нар ямар нэгэн argument паслаагүй учраас одоо шууд энэ маань орж ирээд 32 дахь мөрөн дээр hello гэдэг принтерлээ. Дараа нь 33 дахь мөрөн дээр return гингүүдээ энэ код маань буцаад хаана байсан газараа 37 дахь мөрөн дээр буцаад ирнэ гэсэн үг. Тэгээд үүнийхээ араас үргэлжлээд параметр ажиллана. Return гэдэг маань ердөө энэ. Гэхдээ бас заримдаа return гэдэг дээр бид нэр return ямар нэгэн зүйл буцааж өгөхийг бас хүсдэг. Энэ function маань зарим function бол return ямар нэгэн зүйл буцааж өгдөг. Ер нь бол зарим function гэдэг бүх function бүх одоо function return ямар нэгэн зүйл бол буцааж өгдөг байгаа. Бид нэр энэ return гэж бичээгүй байсан ч гэсэн энэ маань return ямар нэгэн зүйл өгч ирсэн. Тэрний дулаараа variable return value гэж. Return value ямар юм буцааж өгсөн юм бэ? Түүнийг бид нэр энэ return value гэдэг variable дээр одоо хатуулж аваад console log return value. Эсэ дараа нь параметр ажиллаад одоо console log-ийн 32 дахь мөрөн дээр breakpoint тавьсан юм байна ажиллаж байна. Тэрнээс өмнө бид нэр 36 дээр бүр breakpoint тавьчихъя. Тэгээд F5 дахиж ажиллуулад одоо параметрын дээр яг энэ function дуудах юм нь бол ирээд зогссон байгаа 36 дахь мөрөн дээр. Тэнгүүд энэ function-а дуудангууд бид нэр 32 дахь мөрөнд энэ function дотор юу орчиж байгаа. Дараа нь hello гэдэг print ирлээд доор энэ index html гэдэг файлын 32 дахь мөрөн дээр энэ console log гэдэг command ажиллаад энэ print ирлээ. Дараа нь 33 дахь мөрөн дээр world гэдэг үг байна. Тэгээд ажиллуулангууд hello world сая ихтэй энэ selected авчаар энэ юм маань execute хийгээд ажиллаад байгаа. Энэ сүүлийн үеийн Chrome update-ний гэдэг болсон мөлий. Доор энэ жоохон толгой эргүүлж байна. Яагаад юм hello world hello гэж гарч ирэх юм бол
би одоо энийг selected авангууд энэ код шууд ажиллчихна. Тэнгүүд энэ кодыг ажиллаад board-ыг дээш шууд дамжуулчихаа. Тийм учраас би аль болох select-гүйгээр одоо үзүүлэхийг хүсье. Үзүүлэх гэж оролдъё. Fs 32 дахь мөрөн дээр ирсэн. Hello гэдэг принт ирсэн. 33 дахь дээр word гэдэг принт ирсэн. My function гэдэг маань энд дуусч байгаа. Тэнгүүд return гэдэг энэ return ямар нэгэн зүйлийг буцааж өгнө гэсэн. Return value нь болохоор undefined. Хэрвээ бид нэр my function дээр return ямар нэгэн зүйл өгөхгүй бол автоматар JavaScript параметр маань одоо return undefined гэдэг утгыг буцаага өгч байгаа. Тэгээд return value-г принтер заах юм бол undefined. Тэгвэл бид нэр одоо энэ дээр ямар нэгэн зүйл буцааж өгч үзье. Жишээлбэл одоо add гэдэг function нэмэх гэдэг нэртэй function add 15 20 гээд 25 өнгөд arg1 arg2 return arg1 дээр нэмэх нь arg2 argument гэж утганы товчлоочсон. Энэ function би дараа нь delete хийчих учраас товчлоочиж чана. Түүнээс өөр нь нэг жинхэнэ параметр би эзэж товчж үчиг бол хүсдэггүй. Бодит амьдрал дээр бол одоо параметрлууд гарахад маш их товчж үчсэн кодуудыг харах болно. Тэдгээр кодууд бол муу код гэж ойлгож байна. Ер нь бол парамын практикт бол ер нь бол товчж үчих бол ер нь бол муу практик. Тийм учраас одоо энийг цаанаас ирж байгаа одоо кодуудыг жишээлбэл харахад одоо энэ бол Windows documented element by ID гэдэг бол одоо Google Chrome биднэрт цаанаас минь бичиж өгсөн function. Эдгээрийг харахад бол энэ бол бүх үгнүүд нь ерөөс товчлогдоогүй бичлэгдсэн байгаа. Яг ийм байх нь бол сайн практик. Тэгээд энэ return тэгээд одоо энэ 2 5 нэмээд return value энэ маань save чинь дараа нь параметр ажиллаар тэнгүүд F5 return одоо add гэдэг function-а бид нэрийг дуудах чинь 15 2 гэдэг 2 удаа гэсэн. Argument нэг нь 15 argument 2 нь болохоор 20. Тэгээд энэ хоёрыг нэмээд return. Тэнгүүд одоо буцаад энэ function маань одоо энэ return гэдэг command-ыг execute ажиллуулад буцаад энэ дээр 35 мөрөн дээр return value нь болохоор 35. Яа тэр 15 дээр 20-ыг нэмэх юм бол 35. Тэгээд би сая F5 дарчлаа. Дахиад усчлаа. Одоо дахиад F9 35 гэдэг дуусчихна. Return гэдэг зүйл бол ердөөд энэ байгаа. Энэ болохоор миний өнөөдөр заахыг хүссэн ихний хичээл байлаа. Return. Нөгөө нэг progress бидний сурж байгаа хичээлийнхаа progress гэж нэр өгөөд тэр файл дээр syntax гэсэн байсан юм би progress. Тэгээд энэ progress гэдэг файлаа нэгээд бидний нэм сурцсан байгаа. Өнөөдөр энэ дээр date этчээд date 2018 12 сарын 3. Өнөөдөр сурсан зүйл нь юу вэ? Өнөөдөр бид нэр progress гэдэг зүйлийг сурсан. Progress биш. Return гэдэг зүйлийг өнөөдөр сурсан. Ямар нэгэн function дотор return гэж байх юм бол тэр function маань шууд return гэдэг тэр function шууд тэр дууснаа гэсэн цаашаа ажиллахгүй. Хоёр дахь өнөөдрийн дараагийн заахыг хүсэж байгаа зүйл маань гэх юм бол хичээл маань эхлээд хэдэн минут болж байна? Мэдж байгаа юм байна. За зөв. Энэ жоохон проблем болсон шүү. Жоохон хатгах. Цаага хийж байна. Цаага хийж байгаа цаг нь хэдэн минут? Дөрөв 38 гэж байна. Бид нар тэгэхээр 10 минут л одоо хичээл өнгөрсөн байна гэсэн. 10 минутанд бид нэр return гэдэг зүйлээр бол заасан. 4:38. Тэгэхээр 10 минут тийм. Тэгэхээр дараагийн зүйл нь болохоор өнөөдөр би object гэдэг зүйлийг бол ярих хүсэж байна. Object. But my object
Object гэдэг нь ийм дахир алт нэгээл дахир алтаар хаагаад энэ маань одоо object-ийн syntax ингэж бол object-ийг бол үүсгэн. Object гэдэг нь ерөнхийдөө бол маш олон variable-уудыг нийлүүлээд нэг том variable болгосон нэг л object гэж ойлгож болно. Одоо жишээлбэл энэ дотор my object биш энэ person гэдэг object хүн ямар хүн болгонд нэр гэж байна. Энд нь G4 gender гэж одоо эрэгтэй эмэгтэй male эрэгтэй одоо энэ бол object console log person гэдэг бол ерөнхий нэр өгчлөө би одоо хүн гэдэг англиараа гэхдээ бол нь person гэхийн оронд G4 гэдэг нэр бол энэ л хамгийн тохиромжтой G4 гэдэг object авах яагаад гэвэл энэ ганцхан хүн байна. Object нь одоо дотор энэ хоёр property харагдаж байна. Gender нь бол male одоо хоёр string value хадгалсан. Тэгээд name нэр нь бол G4 гэдэг. Тэгвэл бид нэр одоо энэ утгуудыг авахын тулд яах вэ гэхээр sig гэдэг оператор ашиглана. Энэ sig гэдэг нь одоо dereference operator гэж олно нэрлэдэг. Тэгээд sig name гэх юм бол одоо console log G4. Male нь одоо юу вэ? Ямар gender эрэгтэй юм уу эмэгтэй юм уу үүснэ эрэгтэй. Одоо бид нар бол энэ цэг тавиад юу авчихна. Object нь бас property-нууд нь function байж болно. Тэднийг одоо энэ ямар нэгэн зүгээр data хадгалж байгаа data гэдэг нь бол одоо энэ G4 mail гэдэг эдгээр бол data. Энэ data хадгалж байгаа датануудыг нь бол одоо ерөнхийдөө бол одоо member гэдэг нь энэ гишүүн гэсэн үг ангид нь бол энэ person гэдэг object-ны одоо name гэдэг гишүүн одоо data member property гэж нэрлэдэг. Нэг юм гэдэг юу гэрэл дуурайдаг шиг ялцчих юм. Энд method одоо method гэдэг нь бол function байна. Ямар нэгэн function бол method гэж нэрлэдэг object нутгаар. Ерөнхийдөө бол object oriented programming гэдэг зүйл дээр object oriented programming object oriented programming JavaScript бол ерөнхийдөө яг object oriented programming биш OOP гэж ярьдаг. Ер нь параметрт бол параметрнүүдэд бол хоёр том философи байдаг. Нэг нь бол functional programming, нөгөөх нь object oriented programming гэж. Object oriented programming гэдэг нь бол одоо энэ Java, C++, C#, PHP яри эдгээр бол одоо бүгдээр object oriented programming параметрнууд. Тэгэнгүүт одоо functional programming-үүд Lisp одоо JavaScript маань бол ерөнхийдөө бол object oriented functional аль алингийн нийлүүлсэн одоо энэ хоёр том параметр философиг ерөнхийдөө нийлүүлсэн параметр нь бол JavaScript гэж ойлгож байна. Тэгээ одоо бид нэр метод үүсгэж байна. Метод гэдэг нь энэ функшнуудын ерөнхийд нь бол метод гэж нэрлэдэг. Ерөнхий гэдэг нь бол яг ямар тэр функшн гэж бол хэлээгүй бүх функшнуудын ерөнхийд нь одоо энэ бол өөр функшн гэж болно. My function эдгээр бол бүгдээрээ одоо метод одоо ямар нэгэн энэ object-наас бид нэр дуудаж болох функшн байх юм бол эдгээр метод гэж нэрлэдэг байгаа. Одоо би энэ хамгийн анхны методыг бичиж жишээлбэл say hello сайн байна уу гэж хэлдэг одоо метод function. Энэ say hello гэдэг нь юу гэхээр console log hello my name is what name this name this гэдэг нь энэ одоо keyword одоо JavaScript гэдэг бид нэр reserved word гэдэг одоо параметр маань цаанаасаа ирэхдээ ийм хэлний үгнүүдтэй ирдэг гэж ярьж байсан. Энэ үгнүүдийн маань бол нэг нь одоо this гэдэг маань бол жоохон толгой иргүүс үг. Яагаад гэвэл this гэдэг маань бол this гэх юм зааж байгаа үг. Тэнгүүд this гэж одоо яг альнийг заагаад байгаа гэдэг нь бол жоохон одоо тайлбарлахад бол яг хэцүү. Гэхдээ this гэдэг нь одоо энэ object өөрийгөө одоо this гэсэн үг. Тэгээд энэ variable-ийн нэр маань бол юу ч гэж болно. Тийм учраас энэ одоо энэ юу гэдэндээ ямар нэг object-ны одоо method энэ function дотор бол this гэдэг үг бол үүсчихсэн байна. Энэ this гэдэг нь одоо энэ object руу өөрөө хандах
одоо reference хийх одоо өгнөх юм аашин. Ерөнхийдөө бол зүгээр энэ object нь өөрөө л гэсэн хамгийн ер нь тэгж хэлхийг хүсэж байна дээ. Гэтэ энийг тайлбарлах гэж байгаа юм чадахгүй. За одоо тэгээд say hello гэдэг функшныг дуудаж үзье. Method маань say hello. Person гэдэг object-ний say hello гэдэг функшн. Тэгээ одоо ажиллуулангууд hello my name is G4. Одоо энэ маань object. Тэнгүүд одоо бид нэр энэ функшн үсгээд түрүүний чиг одоо нэгтгэв. Create person. Create person гэдэг функшн маань болохоор ямар аргумент авах вэ гэхээр name, gender. Энэ одоо shut the fuck up please. Return in function маань sorry. Би энэ дэгэд одоо юу ч чадахгүй. Би юм яа. Create person гэдэг функшн маань одоо ямар нэгэн зүйл бол буцааж өгч байгаа, ямар нэгэн шинэ object бол буцааж өгч байгаа. Үүнийг бол одоо parameter computation ухаанд ерөнхийд нь бол parameter instance бол нэрлэхдээ factory function гэж нэрлэдэг. Factory function гэдэг үг сонсох юм бол одоо factory function гэдэг нь бол ерөнхийдөө ямар нэгэн зүйлийг одоо буцааж өгнө гэсэн санаа. Тэрнийг бол factory function гэж нэрлэдэг. Одоо би энд G4 гэдэг object үүсгэе. G4 person. Одоо энэ функшныг дуудаад энэ бол factory function. Тэгэд нэрэн дээр нь G4 mail дараа нь би өөр object үүсгэе. Variable Nina. Тэнцүү create person. Nina. Female эмэгтэй нь бол одоо ингээд бид нэр хоёр object үүсгэчлээ. Энэ маань return шинэ object дандаа өгж үүсгэж байгаа. Тэгтээ аль ч object байсан бай бид нэр say hello гэдэг функшн дуудаад this гэдэг маань л үргэлж одоо тэр object-ийг зөв object руу заана гэсэн. Одоо G4-гийн this гэдэг бол Nina бол биш гэсэн үг одоо. Одоо би энэ жишээлбэл G4 say hello гэдэг методод дуудаад say hello. Hello, my name is G4. Дараа нь би тэрэнд Nina say hello. Oops, тэнгүүд hello, my name is G4. Яагаад ийм болсон бэ? Яагаад тэгэхээр бид энд return object өгөхдөө hard code-д одоо шууд G4 гэжсэн. Өмнөх хооронд одоо энэ бид нэр функшны авж байгаа аргумент одоо pass-ын дээр аргументыг бид нэр пассж байгаа. Тэрийг одоо бид нэрэнд assign хийгээд name gender. Одоо F5 дараагаар refresh хийнгүүт hello my name is G4. Дараа hello my name is Nina. Одоо энэ function маань бол this гэдэг object маань үргэлж одоо өөрийгөө мэдж байна гэсэн. This гэдэг нь бол ерөнхийдөө бол юу л бол ер нь зөв үг нь бол баг энэ self гэсэн зүйл байсан байж магадгүй. Self гэдэг бол өөрөө гэсэн үг. Гэтэ parameter JavaScript parameter-ын зохиогдолтой this гэж зохиогдсон. Ерөнхийдөө this гэдэг үг баг C++-аас ирсэн гэж ойлгож байна. C++ дээр this гэж ерөнхийдөө бол хийгдсэн C++-аас JavaScript-ээс бүр эрт одоо 84 онд хийгдсэн анх гарч ирсэн parameter. Тэгээ JavaScript маань бол өөрөө C++ дээр бичигдсэн. Тэгээд энэ JavaScript-ийг зохиосон өөрөө бас C++ parameter-с учраас яг тэр үгээр наваад this гэж бас зохиосон байж болох юм. Ер нь бол Python өөр параметрын бол зарим параметрын дээр энэ алдааг засаад self гэдэг үгээр солилцсон байдаг. Гэхдээ JavaScript параметр бол this. Одоо тэгээд бид нэр энэ хоёр object үүсгэсэн. Өнөөдөр бол бид нэр object гэдэг зүйлээ бол ерөнхийдөө сурчлаа, return гэдэг зүйлээ сурчлаа, factory function гэдэг зүйлийг сурлаа. Одоо бид нэр тэгэхээр бид нэр гэхдээ би нэг зүйлийг би please this guy. I hate this guy.
Аа. За нэрээ. Аль би ч энэ дээр хэр чанга сонсож байгаа сонсч үзээ. Тэгээд бол ярих гэсэн. Please shut the fuck up. Энийн чимээгүй болонгууд өөр нэг газар алах бат гэх юм. Дон нэг юм дэрэлдээ тэн чимээгөөс хаа чиний газар дүх шиг. Зэ. Яа. Өнөөдөр одоо гэтээ эндээс би нэг юм зааж өгмээр прототип гэдэг зүйл. JavaScript энэ одоо JavaScript-ийн бас нэг юу гэж тайлбармаар юм те. Энд би нэг проблем харж байгаа. Энэ кодын дотроос одоо би нэг проблем болж хараад байгаа. Тэр проблемыг би одоо засахыг хүсэж байна. Тэр яагаад гэвэл энэ бол одоо бас маш олон JavaScript параметрууд хүмүүс яагаад гэвэл би хамгийн ихний видеон дээр хэлжсэн. Хүмүүс JavaScript параметрыг сурахгүйгээр шууд бичээд эхэлжтэйгээ. Тэгээд дараа нь бид тэр кодыг уншаад дүүр алдаа болж харддаг. Энэ үнэхээр том проблем байдаг гэдэг. Яг одоо энэ дотроос хүмүүсийн гаргаж болох одоо ингээд дүүрэн object одоо энэ object oriented parameterүүд бол одоо яг object oriented parameterуудын гарах алдаа ерөнхийдөө бол баг хэлж болно. Java, PHP ч юм уу C++, C# гэдэг өөр параметрээс ирсэн хүмүүс JavaScript дээр яг тэр параметрууд чигээ бичих гээд ингээд object үүсгээд дотор нь methodтэй үүсгээд ингээд буцаагаар явуулчихдаг. Гэтэ нэг проблем яасан гэхээр би одоо энэ 100 object үүсгэж болно. 100 person одоо database том database-аас 100 хүний юу аваад 100 хүний object үүсгэж болно. Тэгэхэд ямар проблем байна вэ гэхээр 100 удаа энэ function үүснэ. Энэ том проблем байгаа. Яг тэгэхээр return энэ object үүсгэх болгонд энэ function маань дахин шинээр үүсгэх. Шинээр. Энэ бол проблем. Энийг би одоо яаж батлах вэ гэх юм бол би энд G4 гэдэг object руу одоо бид энэ хандж чадчих. G4 яг тэр энэ global object. Nina гэдэг object маань бол энэ хоёр object маань харагдаж байна. G4 say hello гэдэг function. Nina-гийн say hello гэдэг function-ы ижлэх нүг ингээд одоо харж байгаа. False. G4-гийн say hello гэдэг function, Nina-гийн say hello гэдэг function бол өөрөө гэж байна. Энэ маань одоо параметр одоо компьютер дээр юу болж байгаа юм бэ гэх юм бол одоо энэ memory address гэж үү? Memory нэг газар. Тэнгүүд бид нэр одоо хамгийн ихдээ энэ 42 мөрөн дээр ирээд G4 гэдэг object-ийг үүсгэж байна. Тэнгүүд нэг газар G4 гэдэг object үүснэ. Эхний property-нд нь болохоор G4 нэр нь яриа mail юм усгэж. Тэгээд дотор нь say hello гэдэг function. Энд одоо нэг function байгаа. Function би одоо яаж тийм гэдэг юм бэ? Даамта. За ямар ч юм байна. Тэнгүүд хатална энэ лайв ч шүү дээ. Энэ одоо яг одоо видео хичээл хийж байна. За хатална хамаагүй ямар ч байсан. Хатална тэгээ ойлгоч. Тэгээд дараа нь бид нэр Nina гэдэг 43 мөрөн дээр энэ дэрэнгүүд дахиад memory хааны газар Nina гэдэг object-ийг үүсгэн. Энэ хоёр маань бол data. Энэ data бол энэ female. Энэ бол тусдаа object бол тусдаа өөрсдийн dataтай байна. Энэ бол яг одоо зөв. Гэхдээ яг ижлэхэн зүйл хийдэг function энд дахиад үүсэж байна гэсэн үг одоо. Nina гэдэг дээр тэр маань энэ say hello гэдэг function. Энэ бол миний нүдэнд одоо проблем болж харагдаад байна. Тэгэхээр үүнийг одоо яаж шийдэх вэ гэх юм бол бид нэр prototype гэдэг зүйлийг бол ярих хэрэгтэй болно. Please shut the fuck up. Prototype би нэрчээс юм мартаад байх юм. Тэнгүүд өөр нэг газар бас юм бат гэх юм ямар гоё юм бэ? G4 одоо гэдэг object нэг харъя. Одоо нэг. Тэнгүүд энэ дотор proto гэдэг property байгаа. Доогуур зураас proto. Бүх object-ын дотор доогуур зураас proto гэдэг. Энэ юу юм бэ гэсэн чинь өөр object байгаа. Энэ нь болохоор
inheritance гэдэг зүйл одоо C#, Java, PHP parameterүүд бол одоо жишээнээр би хэлж өгөх юм бол энэ syntax-ыг яаж өөрчлөлөө blended би энийг одоо жишээлбэл C++ гэж одоо тэнгууд би одоо class person гэдэг object одоо энэ object C++ parameter тэгээд энэ маань одоо юу public одоо юу гэдэг чинь person би одоо яг санахгүй энэ чинь ингэж авдаг санагдах public object гэдэг юм одоо ингэж өөр inheritance гэдэг нь болохоор одоо өөр object-нээс юм аавна гэсэн үг. Энийг одоо ингэ тайлбарлах хэцүү түрнээс би зөв үзүүлсэн арай амархан юм байна. Тэгж бодож байна үзүүлчихье. Prototype гэдэг нь болохоор ерөнхийдөө JavaScript параметр нь бол бүх зүйл ерөнхийдөө бараг бас object гэж ойлгож болно. Functional parameter гэсэн мөртөө бас object энэ амар түүхтэй ерөнхийдөө бол хоёр өөр юм нийлүүлсэн учраас тайлбарлаж байгаа гэсэн. Одоо би энэ жишээлбэл credit card object үүсгэж байна. Одоо энэ би credit card банкны параметр хийж байгаа гэж боддог. Credit card credit card visa ч гэдэг юм уу эсвэл биш зүгээр credit card одоо энэ бол биш credit card биш энэ бүр ихлэд бол энэ юу дансны дугаар account number гэж орж байна account энэ бол одоо альч банкнд банк болгонд одоо хэрэглэгч тус бүр маань аккаунт үүсэж байгаа тэгээд тэр хэрэглэгч тус бүрийн ID одоо нэг одоо дансны дугаар гэдэг зүйл байгаа ямар ч юм дээр дансны дугаар гэдэг object байна тэнгуү дараа нь visa card гэж object үүсгэж байна. Энэ бол зөвхөн visa card-ны зөвхөн visa-гийн function-гуудтай. Одоо зөвхөн visa card-ны датанууд. Sorry. Бай. Таби замгүй. Visa card. Тэнгүүд одоо visa card маань бол visa card-нд мөнгө орж ирэхэд энэ visa card маань тэр хүний одоо хэрэглэгчийн данс руу мөнгө хийх ёстой. Тийм учраас энэ visa card маань тэр хэрэглэгчийн дансны дугаарыг бол мэдчих хэрэгтэй. Тэнгүүд энд master card гэж болно. Өөр карт. Master card мөн ялгаагүй энэ аккаунтны дансны дугаарыг бас мэдчих хэрэгтэй. Тэнгүүд нөгөө хүний одоо юу гэдэг Union Payment өөр ямар нэгэн карт мар хамаагүй одоо өөр алтан карт мар зөндөө олон төрлийн картууд байгаа өөр обжектууд бүх обжект маань энэ зүйлийг бол мэдчих хэрэгтэй. Тэгвэл яг ижлэхэн датаг би бүгдээрэнд нь ингээ үүсгэж байна гэдэг бол проблем. Яг ижлэхэн дата энд ч үүсэл, энд ч үүсэл тэрний оронд зөвхөн ганцхан газар үүсээд энэ обжект нь энэ ишигээ унших одоо боломжтой болох ийм одоо memory бүтцэх юм ашиг. Энэ зүйлийг болохоор object oriented programming гэдэг бол философи. Object oriented гэдэг нь болохоор нэг object үүсэн тэр object-наас өөр object нь сунгаад одоо эдгээр бол бүгдээрээ object. Энэ account number маань хүртэл object. Энэ тэнгүүд одоо энийг параметр дээр бичихтэй. Жишээлбэл function account number account гэдэг одоо зүгээр object тийм account. За хоёрыг function болгоод яг зүгээр account гэдэг object одоо. Тэнгүүд энэ маань болохоор number гэж байна account number. Дасны дугаар одоо тэр маань бол ямар нэгэн тав тэгээд ийдчүүд ингээд account number гэж байна. Тэнгүүд одоо өөр параметрд бол одоо Java дээр extend гэдэг keyword-ууд байдаг. Одоо жишээлбэл би өөр параметрууд class visa card тэгээд extends account гэдэг. Одоо өөр Java параметрууд бол яг ийм хуваараар бичигддэг. Тэнгүүд энэ дээр би одоо visa гэдэг юм дээр үүсэхдээ би энд number гэж дахиж account number энийг үүсгээд авах шаардлагагүй гэсэн үг. Тэгсэн мөртлөө энд байгаа одоо ямар нэг method function-гууд байдаг. Энд одоо жишээлбэл би method хийж ямар нэг method одоо transition ч юм уу одоо мөн шийдвэрлэх гэж одоо жишээлбэл transition одоо мөн шийдвэрлэх function байдаг гэж бодоод энэ маань this number гэхэд
this number гэдэг нь болохоор энэ одоо account гэдэг эндээс шиг унших боломжтой. Яг тэгэхээр бид нэр extend гэдэг энэ object-нээс одоо ингээд сунганаа гэсэн одоо юунд яатсан байгаа учраас энэний бүх одоо метод руу хандах боломжтой болчихдог. Бүгд биш. Гэхдээ functional яг object oriented-ийн талаар би дараа тусдаа бүр дэлгэрэнгүй видео хийх болно. Тэрэн дээр бол би private member, protected data, одоо protected, private, public гэдэг одоо гурван дата төрөлдөг. Тэгж тэр тус төрөлд нь ярих болно. Ерөнхийдөө санаа нь тэр. Тэгэхээр бид нар одоо энэ санааг өнөөдөр бол одоо хийх гэдэг нь гэсэн. Тэр нь болохоор JavaScript параметрын болохоор prototype гэдэг зүйл үүдэг. Prototype. Одоо энэ бүх object мань бол энд одоо object үүсгэсэн би энд одоо curly bracket тагралтын дотор одоо би энд заах юм байна. Энэ одоо object энэ хааж байна. Энэ object мань болохоор одоо object мань болохоор өөрөө одоо extend гэдэг юу гэж одоо нэрлэх вэ? Жишээлбэл би ингээд браузер руу ороод харъя. Proto гэдэг энэ доор энэ болохоор prototype inheritance proto гэдгээр бол хайр авчдаг. Одоо жишээлбэл бид value of гэдэг toString гэдэг function байна. toString. Одоо би тийм энд одоо юу үзье? Энэ гаргаад тэгэхээр G4. Одоо G4 гэдэг object дотроо ийм гурван data member байгаа. Data хоёр одоо data member энэ бол property name gender гэдэг data member. Say hello гэдэг метод байгаа нэг function. Тэнгүүд G4 гэдэг би toString гэдэг function гэдэг. Тэнгүүд ийм function байна гэдэг. Тэнгүүд энэ object маань буцаагаад string болохтой. Энэ бол object гэдэг ийм string-ийг буцааж өгч байгаа. Энэ бол object ийм string. Гэхдээ бид нэр энэ function-ыг бичээгүй. Энэ function хаанасаа гараад яг одоо сурвалт энэ сурвалт одоо яг энэ сурвалт явж байгаа онлайн сурвалт toString одоо энэ function бид нэр одоо хаанаас гаргаад ирсэн бэ гэхээр энэ маань зурж үзүүлвэл G4 гэдэг object юм байна. Дотроо name G энэ бол G4 гэдэг data байгаа. Text байгаа шүү дээ. Male одоо gender name name property энэ одоо gender тэр нь G үсэг. G тэгээд дотор нь method байгаа нэг function. Тэнгүүд бид нэр toString гэдэг зүйлийг яасан. Бүх энэ object-ны доор гарсан бүх object үүсгэхдээ цаанаасаа биднэрт доогуур зураас proto гэдэг property-г өгсөн байсан. Proto. Доогуур зураас. Энэ маань болохоор өөр нэг object руу заасан байгаа. Тэр нь юу юм бэ гэнгүүт proto гэдэг нь болохоор G4 дахиад нэг арай. Тэр маань object гэдэг object байгаа. Тэр маань том үсгээр бичсэн object гэдэг. Энэ маань global object. Энэ object-д одоо энэ object-нээс одоо методуудаа хайнаа гэсэн. Хэрвээ би одоо toString гэдэг одоо түрний бичсэн function энэ яг G4 toString энд нь одоо native code гэдэг одоо энэ цаас нэг function байж энэ toString гэдэг. Энэ function хаанаас хайж олсон бэ гэнгүүт энэ маань proto гэдэг маань болохоор өөр object руу заасан. Тэр нь хааны газар одоо бас байгаа object. Тэр object-ын дотор байгаа function-уудын нэг нь. Тэрэн дотор одоо toString гэдэг function байсан. G4 дахиад нэгэд proto энэ дарангууд дотор нь дахиад зөндөө олон юмуд байгаа методууд. Гэхдээ энэ proto гэдэг энэ object энэ маань болохоор цаашаага дахиад proto гэж байхгүй байгаа. Энэ бол хамгийн сүүлийн одоо proto нь болж байна гэсэн үг. Бүх object одоо ерөнхийдөө бол proto гэдэг энэ метод дээр одоо пастад эндээсээ хайгаад өөр хайдаг л гэсэн. Ер нь санаа нь ер нь тэр одоо би энэ жишээлбэл үзвэл өөр object үсгээд my proto object энэ маань болохоор дотроо secret
Биш ээ нэг инхээр юу гэдэг нь одоо my x за хамаагүй ба тавиад parent уул нь parent гэж за parent data энд нь болохоор ямар нэгэн data болж тийм үү эсвэл my parent data text зүгээр. Окей. Тэнгүүд одоо G4 гэдэг object-ийнхаа доогуур зүгс proto гэдэг нь бид нэр assign хийхдээ энэ object-ийг бичиж my proto тэгээ болно. Онцлог ороод G4 тэнгүүд одоо my юу мэнэл proto гэдэг нь болохоор одоо my parent data object-ийг олцсон. Одоо G4 гэдэг нь энэ дата руу хандах одоо энэ тийм датаг одоо унших боломжтой болчихно гэсэн үг. Тэр G4 одоо G4 гэдэг object нь бол дотроо юм буруухан зүйлтэй байгаа. Гэхдээ parent-ийнхаа хандаж болно. Тэнгүүд my юу вэ? Тийм parent data гэнгүүт G4 нь болохоор одоо my parent data гэдэг parent-ийнхаа одоо parent гэдэг нь одоо эдгийнх нь уул нь бол англи хэлнээс орчуулах юм бол одоо эцэг их гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө бол object маань одоо бүх object-ны болохоор доор нь proto гэсэн доогуур зураас proto гэсэн property бол байгаа. Тэгээд энэ property энэ object-нд нь хүртэл одоо дахиад одоо явж байгаа. Тэгээд энэ маань бол ингэж proto гэж хайж явсараад хамгийн сүүлд нь бол object болно. Object гэдэг одоо object гэсэн том үсгээр бүгдийг бичсэн. Object. Тэгээд эндээс хайгаа олдохгүй бол undefined гэдэг одоо зүйлийг буцааж өгнө гэсэн. Одоо би G4-ээс байхгүй юм бичиж үзье. Байхгүй property member. Тэнгүүд return undefined. Энэ болохоор G4-гийн одоо G4 гэдэг object-ийнхаа proto руу хайсан. Тэнгүүд тэр нь болохоор G4-гийн proto нь болохоор my proto гэдэг энэ object. Одоо харагдаж байна parent-ийн data ингээд. Тэгэнгүүт тэр parent-ийн эндээс хайгаад одоо энэ саяны энэ бичсэн энэ одоо data member-ыг хайгаа олоогүй учраас дахиад proto руу хайна. Тэгээд дээш очиж дахиад цаашаа proto гэж бол байхгүй байгаа. Тэгээд тэг ингээд одоо цаашаа олдоогүй учраас энэ нэр дүрэн undefined тийм зүйл байхгүй байна гэсэн санаа ерөөдөө. Тэг энэ маань тэгэхээр одоо санаа ерөнхийдөө бол саяны миний хэлэх гээдсэн зүйл одоо proto гэдэг маань энэ байсан. Тэгэхээр бид нэр одоо энэ object үүсгэхдээ зөвхөн энэ data memory-г нь ягаад методуудыг нь болохоор prototype-аар бид нар паслчих юм бол ганцхан удаа энэ function memory дотор ганцхан удаа үүсгэнэ гэсэн. Бид нэр 100 удаа create person гэдэг 100 удаа одоо энэ person object-ыг үүсгэсэн. 100 person object-ыг үүсгэсэн ч method function-ууд нь бол memory дотор ганцхан байна гэсэн. Яг тэр энэ function маань 100 удаа яг ижлэгийн мэд function үүсгэх нь бол шал дэмий memory үсээр бас програмын memory удаашруулна. Тэнгүүд бид нэр компьютерт арай одоо ухаалгаар арай зөв датагаар одоо хийх гэж байгаа санаа юм уу да. Миний ажиллах гэдэг. Тэгээд ч бид нар энийг одоо өөрчлөөд энэ data memory-га өөрчлөөд ингэж өөрчлөе. Create person гэдэг factory function-га өөрчлөөд person гэдэг object биччихээ зүгээр. Variable person. Тэрнийх person тийм бүгсгийн томоор биччихээ. Яагаад тэр энэ маань шинэ object үүсгэнүүдээ санаа бий бол илэрхийлэх гэж. Тэгээд create гэдэг function. Create function. Create гэдэг нь болохоор одоо бидний create person гэдэг энэ factory function биччихээс одоо энэ зүйлээ одоо бид нэр person гэдэг object-ийнхаа method болгоод бичиж гинэ гэсэн өөрчлөлт ирэн санаа нь name тэгээд gender тэнгүүдээ энд нь болохоор методуудаа бичнэ say love function энэ нь болохоор одоо метод нь энэ object нь одоо метод гэхдээ бид нэр энэ object-ийг үүсгэхдээ энэ person гэдэг object нь бол одоо prototype нь болж өөр шинэ object үүсгэхийг хүсэж байгаа. Тийм учраас бид нэр object гэдэг одоо object-ны
дотор нь create гэдэг function байгаа. Дотор нь цэг дарангуудын дотор нь байгаа property-нуудыг харуулж байна. Ийм function, ийм метод байгаа. Тэнгүүд энэ create гэдэг function. Энэ зүйлийг бид нэр ашиглана. Object create гэдэг function юу гэдэг юм бэ гэдэг documentation уншия. Mozilla руу ороод MDN object create JavaScript parameter object create гэдэг нь юу гэдэг вэ? Энэ одоо object create method new object үүсгэн. Гэхдээ тэрнийхээ үүсгэхдээ одоо тэр object pass object-ийнхаа prototype болж одоо using existing object as the prototype of the newly created object гэж байна. Одоо би энэ object create гэдэг function-а дуудахтаа өөр нэг object-ийг pass-на. Тэр pass object нь болохоор нөгөө шинэ үүссэн object-ны proto object нь болж үүснэ гэсэн санаа хэлж байна. Одоо бид энд гараараа assign гэж биччихсэн. Яг энэ одоо шинэ object үүсгээд дараа нь тэр object-ийнхаа property-г бид нэр ингэж өөрчилж ирсэн. Тэр object-ны property бол энэ object шүү гэдэг дахиад шинэ object үүсгээд энэ зүйлийг одоо бидний өмнөөс хийж байгаа тэ илүү хурдан хийж байгаа. New person гэдэг variable үүсгээд тэр маань object create. Тэгээд тэр pass-х object нь болохоор this гэдэг маань бол энэ person гэдэг өөр object. Энэ object-ийг миний одоо энэ шинэ үүсэж байгаа object-ны prototype одоо object нь болж өгөөрэй гэсэн одоо юу хэлж байна. Тэнгүүдээ шинэ object нь болохоор дотроо name гэдэг data member-тэйгээр энэ маань болохоор name. Тэгээд new person-гийн gender нь энэ аргументээр орж ирсэн gender. Тэгээд return new person тэр object-ийг бид буцаага өгч байна. Одоо тэнгууд бид нэр энэ person гэдэг object энэ function дээр жоохон засвар өөрчлөлт хийсэн. Create person гэдэг object шинэ object create гэдэг нь шинэ object одоо үүсгэж буцаагаад өгнө. Гэхдээ энэ object-ийг шинээр үүсгэхдээ энэ object-ийг өөрийгөө одоо prototype нь болгоод буцааж өгнө гэсэн үг. Тэгээд энэ save гэдэг нь энэхтэй адилхан. Console log my name is this name. Окей. Одоо юу болохоор энэ documentation-ыг хаагаад энийг хаагаад одоо бидний GFO гэдэг object байж байна. Тэнгүү дотроо хоёрхан data member-тэй одоо бүх шинээр үүсэж байгаа одоо бидний дахиж update хийсэн version одоо шинээр үүсгэсэн одоо version байна. Зөвхөн data member бол одоо memory одоо маш их одоо хэмнэлттэй болж байгаа гэсэн үг. Шинэ object болгоны илүү зүйл нь зөвхөн энэ хоёр data member байна. Тэр хоёр датаг бол энэ object нь одоо memory дээр ерөнхийдөө зургийг одоо энд GFO гэдэг object нь үүссэн. Тэр маань болохоор ерөөсөө дотроо хоёрхан data memberтэй. Эхнийх нь нэр нь байгаа. Тэр нь GFO. Тэгээд mail гэж байгаа. Энэ болохоор gender нь одоо хүйсэн. Тэнгүүдэд дотор нь энд нь болохоор gender G үсэг. Тэгээд name name тэр нь болохоор одоо энэ харагдаж байна. Энэ object-ийн name GFO, gender нь male. Тэнгүүд доор нь proto гэдэг одоо юу байгаа. Proto нь болохоор бас нэг өөр object байгаа. Тэр нь болохоор дотроо create гэдэг functionтай, say hello гэдэг functionтай. Энэ маань яг үндэ бол object биш, энэ маань person гэдэг object бол тэр нэр нь байвал байгаасаа гэж би бол үсэж чинь. Тэгэхээр тийм бас болох гаргын дараа бид нэр өөр үеийн дээр ярина. Гэхдээ одоохондоо бол бид нэр зөвхөн одоо энэ function гал нэг удаа memory дээр үүсгэх нь бидний одоо зорилго байгаа. Say hello гэдэг function. Тэнгүүд одоо дотор нь proto object нь одоо энэ person гэдэг энэ object нь одоо саяны proto object. Яагаад тийм болсон бэ? Бид нэр object create this object тэр маань юу гэж юм хэрэг юм хэдөө энийг одоо арай өөрөөр зөв одоо энэ object-ийг дуудахгүйгээр ашиглая гэх юм бол new person ингээд тэгээд энэ person-гийнхаа proto this ингээд бичсэн саяны код бол яг адилхан. Гэхдээ ингээд бичсэн арай одоо
арай дээр сонголт гэж одоо би олзуулж байна. Энэ нь бол арай дээр сонголт. Яг тэр саяны юмнуудыг бидний браузер маань бидний өмнөөс хийчихнэ. Энэ бол хамаагүй хурдтай ажиллана. Бид нэр саяны юм бичижсэн даа. Яг хурдтай гэж хэлдэг юм хэрэг object created function маань өөрөө native code гэж байна. Native code гэдэг нь өөрөө машины хэл болгоод одоо 0.0.1 болгоод машины хэл болгоод хөгжүүлсэн өөр хурдтай ажиллах одоо болборнаа гэсэн. Native code энэ function маань одоо native code учраас би энэ яшиж байна. Түүнээс би энийг ашиглахгүйгээр одоо яг ингэж бичсэн. Яг адилхан гэсэн шинэ object үүсгээд түрүүн би ярьсан proto тэнцүү this яг л энэ зүйлийг саяны function маань хийж байгаа. Great this. Одоо энэ хоёр object үүссэн. Энэ хоёр object-тэй say hello гэдэг function ижилхэн байна уу? Одоо шалгаж үзье. Энэ function Nina-гийн say hello function ижилхэн үү? Yes, true гэж яа тэгэхээр юм бол одоо энэ маань одоо G4 гэдэг object. Энэ proto энэ болохоор доогуур зураас төвчтэй. Энэ proto гэдэг нь болохоор өөр in person гэдэг энэ object-оор заасан байгаа. Тэнгүү дараа нь Nina. Энэ болохоор Nina гэдэг object. Тэр маань энэ тэнгүү тэр маань нэрийн байгаа. Name Nina. Тэгээд энэ gender энэ female. Тэнгүүд энэ proto object байгаа. Тэр маань адилхан энэ object. Тийм учраас энэ say hello гэдэг function маань одоо memory дотор ганцхан үүссэн. Тэгэд энэ хоёр object маань хоёулаа энэ function дуудах, энэ function-аар хандах боломжтой болж байна гэсэн үг. Одоо үнийг ажиллуулад бидний параметр зөв ажиллаж байгаагүй шалгаж үзье. G4 say hello. Түрүүн зөв ажиллаж байгаа бол hello my name is G4 гэж гарч ирэх ёстой. Hello my name is G4. Дараа нь Nina гэдэг object-ийнхаа say hello гэдэг function байдаг. Яг ижилхэн function гэсэн мөртөө одоо яг өөрийнхөө object руу заасан байгаа. Hello, my name is Nina. This гэдэг маань болохоор ерөөсөө энэ object дотор бол this гэдэг маань бол энэ object өөрөө болно. G4 гэдэг дотор бол this гэдэг энэ одоо энэ this гэдэг нь арай өөр синхронгөр. Одоо энэ function дотор байгаа this гэдэг нь this ганц чинь. This гэдэг маань одоо G4 гэдэг object-ын дээр бол энэ this name this юу. Тэнгүүд энэ болохоор Nina гэдэг function дээрээс одоо энэ function дуудах юм бол this гэдэг маань энэ object. Тэгээд memory дотор бол ганцхан одоо энэ say hello гэдэг function маань ганцхан үүссэн. Энэ хоёр object маань хоёулаа нэг object руу G4 say hello тэнцүү Nina say hello. Маань яг ижилхэн болчихлоо гэсэн үг. За тэгэхээр одоо бид нэр өнөөдөр сурсан бүх юм нийлүүлээд шинэ класс үүсгэнэ. Тэр маань одоо бидний дараагийн юунд бол хэрэгтэй байгаа. Би энэ JavaScript одоо энэ програмын дотор game engineering project-ныхаа JS гэдэг файл дотор new vector.js гэдэг шинэ файл үүсгэсэн байгаа. Тэр new vector гэдэг нь одоохондоо хаваасан. Тэнгүүд энэ болохоор vector 2. Яа тэр бид нэр хоёр хэмжээс хийж чаасаас vector 2. Тэгээд энэ маань дотор create гэдэг метод function энэ аргумент авахта x y гэдэг хоёр аргумент аваад тэгээд new vector so object create this яа this гэдэг vector гэдэг одоо object-ны методуудыг нөгөө шинээр үүссэн object-ууд маань энэ function-ийн методуудыг ашиглах боломжтой болохыг хүсэж байна. Object-oriented design гэх юм уу та. New vector object-ны x new vector object-ны y тэгээд return new vector. Одоо энэ vector 2 гэдэг класс маань бол дотроо шинээр object үүсгэхдээ бид нэр одоо энэ методыг дуудана гэсэн үг.
энэ жишээ болгож ашигласан энэ кодуудаа бүгдийг харилцаад variable my vector одоо юу гэдэг my vector биш ээ. Энэ position гэж. Position vector to create coordinate одоо жишээлбэл 100 100 x нь 100 y нь 100 position. Одоо энэ vector гэдэг object маань одоо үссэн тэнийг гэж сарай console руу ороод vector 2 гэдэг is not defined чинь яг тэгэхээр бид нэр script-эн дээр include хийх марцсан load хийх тэгээд энэ дээр copy-дод шинээр үссэн vector.js файлаа include хийгээд load хийж яана гэсэн. Одоо энэ vector гэдэг class руу одоо энэ маань declare хийгдсэн байна. Яг тэр энэ кодууд маань нэг хийж ажиллана. Одоо энэ код маань ажилласан. Тэгээд дараа нь шиг орж байгаа. Одоо position гэдэг маань x y нь одоо энэ дотор proto-гийн оронгод дотор нь бидний сайн үүссэн vector class. За тэгээд энэ одоо миний өнөөдрийн заахыг хүсчихсэн. Одоо өнөөдрийн хичээлээр хамгийн гол заахыг хүсчихсэн зүйлүүд энэ байлаа. Тэрээ энэ хичээлийг бүгдийг ойлгосон бол би жаа баяр хүрмээр байна. Яагаад гэх юм бол энэ прототип энэ зүйлийг бол анх одоо ойлгоход бол жоохон хэцүү байж магадгүй. Энэ талаар одоо ямар ч параметр ойлгохгүй анх удаа одоо параметр бичиж үзэж байгаа хүмүүс бол тэрөө сайн ойлгохгүй байх юм бол бити бууж өгөөр энэ видеог дахиад үзээрэй гэж хэлмээр байна. Дахиад сайн харж агаад энэ видеог дахиж үзэж яагаад энэ хичээлийг сайн ойлгож аваасай гэж хүсэж байна. Одоо яагаад гэвэл бид нэр цаашдаа маш олон вектор үүсгэх болгоно гейм инжин одоо бичихтэй бид нэр гейм инжин бичихтэй одоо тоглоомын параметр нь бол хамгийн гол одоо дата member нь бол вектор энэ бол хамгийн одоо гол дата нь. Яагаад гэхээр одоо жишээлбэл энэ тоглоомнууд энэ солиорнууд обжектууд эдгээр энэ бүх төрлийн position x y coordinate гэдэг бүх object маань position гэж байгаа. Одоо энэ шиг энэ хөлөг маань хаана барьж байгаа, хаана барьж байгаа. Тэгээд тэр position-уудад ингээд хөлөг маань явахад тэр position өөрчлөлт хийж байгаа. Тэр position маань бол одоо энд одоо хичнээн object үүсмээр тэдгээр хэмжээгээр тийм олон vector байна гэсэн үг. Vector маань хооронд маш олон математикийн операторууд байгаа. Тэдгээрийг бичгээд одоо 100 object одоо 100 солиор модулаар үүсгээд 100 дайсантай ч юм уу тийм мэдгүй тоглоомд 100 object үүсгэх гэж бодоход би дотор нь байх функшнгуудыг одоо 100 удаа memory дээр үүсгэмээр байна. Тийм учраас бид нэр object oriented design-аар vector гэдэг одоо object-ийг бол үүсгэсэн class гэж ерөнхийдөө бол Java юм уу PHP өөр параметрууд бол энийг бол одоо class үүсгэж юм гэж ойлгож байна. Ерөнхийдөө бол тийм зүйл. Тэгээд бид нэр position одоо тэгээд энэ position-а ашиглаад одоо rectangle зурж үзье. Тэр бид нэр хамгийн ихний хичээл дээр хоёр дахь хичээл дээр ч юм зурж ирсэн field rect position x position y тэгээд 100 pixel нэг одоо 100 яваад бид нэр 100 pixel одоо x координат нь 100 position гэдэг юм бол одоо ийм цэг харагдаж байна. Эндээс бид нэр 100 pixel урттай 100 pixel өгөнтэй дүүлж харбод атгаа гэсэн тэгээд тэр маань нэг. Тэгээд үүгээр энэ хичээлээ дуусгая. Дараагийн хичээлээр бид нэг вектор гэдэг зүйлийн талаар ярих болно. Вектор математик. Тэгээд вектор оператор одоо вектор энэ вектор гэдэг классынхаа методуудыг нь одоо имплемент хийж ирдэг. Имплемент чинь тэрнээ одоо дараагийн хичээлээр бичих функшнуудаа юу гэсэн үүсгэж байна. Одоо хоёр векторыг хооронд нь нэмэх функшн. Тэгвэл функшн нэг үүсгээд subtract хасах нэг векторээс нөгөө векторыг хасах функшн. Гэт Баатар энийхээ дотор кодыг нь дараагийн хичээлээр бид нэмчих болно. За тэгээд тэр apply штэ.